Бүгдээрээ сайн байцгаана уу? Номын хэлэл сувгаараа уулзаагүй удсан маань сувгтаа тавтаа морилно. Өнөөдөр бид эрүүл мэндийн талаарх ойлголтыг өөрчлөх нэгэн номыг тайлбарлах гэж байна. Ширакава Таро доктор болон Катакура Йошинори доктор нарын хамтран бичсэн хамгийн дээд эрүүл амьдралын 5 шинэ ойлголт гэдэг номыг тайлбарлах болно. Ширакава эмч нь Оксфордын их сургуульд ажиллаж байсан анагаах ухааны доктор. Харин Катакура эмч нь хүнсний залуужуулах нөлөөг судалдаг хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор юм. Анагаах ухаан болон хөдөө аж ахуй гэсэн энэхүү хослолын гаргасан дүгнэлт нь митохондрийг эрүүл байлгаж чадвал өвчин ба хөгшрөлтийн ихэнх асуудал шийдэгдэнэ гэсэн дүгнэлт юм. Митохондри гэдэг нь бидний биеийн 37 их 89 бүрийн дотор байдаг эрчим хүчний үйлдвэр буюу цахилгаан станц гэж хэлж болно. Энэ үйлдвэр хэвийн ажиллаж байвал бид эрч хүчтэй залуу хэвээр байна. Харин үйл ажиллагаанд буурвал хор тавдар, чихрийн шижин, тархины үйл ажиллагаа удаашрах зэрэг орчин үеийн өвчний суурь болж өгдөг. Энэхүү номноос эсийн цахилгаан станцыг дахин асааж хамгийн сайн биеийн байдлыг олж авах 5 шинэ ойлголтыг мэдэх боломжтой. Эхний ойлголт бол ус төрөгч ба электроны хүчээр эсийг цэвэрлэж бидний биеийн хөдөлгүүр болох митохондрийг асаах явдал юм. Тэгвэл яагаад ус төрөгч хэрэгтэй вэ? Митохондрийн энерги үүсгэх үед заавал идэвхтэй хүчил төрөгч гэдэг хорт хаягдал бий болгодог байна. Тэдгээрээс хамгийн аюултай нь гидроксил радикал юм. Энэ нь эсийг маш хурдан гэмтээдэг хамгийн аюултай хорт молекул гэж ойлгож болно. Гидроксил радикал нь эсийг зэврүүлж митохондрийг өөрийг нь гэмтээж өгдөг байна. Энэ үед ус төрөгчийн үүрэг гарч ирнэ. Ус төрөгч нь орчлонт ертөнцийн хамгийн жижиг элемент тул бусад шимт хижээл хүрч чаддаггүй эсийн гүн рүүний нэвтэрч чаддаг байна. Ус төрөгч нь эс доторх эсийг бохирдуулж байгаа хамгийн хортой радикалуудтай холбогдож энгийн ус болгон сармагжуулдаг. Ингэснээр эс цэвэрлэгдэж гэмтэл багасдаг байна. Ус төрөгч хэрэглэсний дараа шээс ихсэх нь эс доторх хаягдал ус болж цэвэрлэгдсэний шинж байх нэ. За тэгвэл электрон ямар тустай вэ? Электрон нь хүний биед энерги үүсгэх гол механизм гэж хэлж болно. Электронууд нь митохондрийн генераторыг эргүүлэх түлш болж өгдөг. Электрон дутагдвал ядаргаа, бодисын солилцоо удаашрах, эс унтраалттай байх гэх мэт болдог байна. Тийм болохоор электроныг эсийн цахилгаан гүйдэл гэж ойлгож болно. Ус төрөгч эсийг бохирдуулагч хорц бодисоос цэвэрлэж өгдөг, харин электрон нь эсэд энерги өгдөг. Тэгээ энэ хоёр нийлвэл эсийн хөдөлгүүрийг хасааж биеийн үйл ажиллагааг идэвхжүүлж өгдөг байна. Тиймээс чанартай ус төрөгчийг өдөр бүр хэрэглэхээр хичээн эсийн бохирдлоосоо салцгаая. За хоёр дахь ойлголт бол эсийн цэвэрлэгээ ба засварын талаар юм. Бид залуучхын тулд хуучин эсийг хаях автофаг, гэмцэн эсийг засах сиртуингийн хоёулаа зэрэг ажиллах ёстой. Автофаг болон сиртуин нь хүний биеийн эсийн төвшөнд залуужах, эрчим хүчээ зохицуулах болон өвчлөлөө сэргийлэх хамгийн чухал хоёр механизм гэж хэлж болно. Эдгээрийг энгийнээр эс цэвэрлэгч болон эсийн удирдагч гэж ойлгож болно. Автофаг нь эсийн доторх цэвэрлэгийг хийж өгдөг. Энэ нь эс өөрийгөө цэвэрлэж дахин шинжилдэг дотоод систем гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл эс доторх эвдэрсэн хуучин хэрэггүй хэсгүүдийг задлаад дахин ашиглах процесс юм. Автофаг нь тэгвэл хэрхэн ажилладаг вэ? Эс доторх хог хаягдал буюу гэмтсэн уураг хуучирсан митохондри зэрэг нь автофагосм хэмээх хогийн утанд савлагдаж лизосомтой нэгдэн задардаг. Үүний ачаар эсийг хорт бодисоос цэвэрлэн Альцгеймер, Паркинсон зэрэг мэдрэлийн өвчнөөс сэргийлж чадна, мөн өрөвслийг бууруулж дархлааг дэмжиж өгдөг. Автофага тэгвэл хэрхэн идэвхжүүлж болох вэ? Нэг арга нь мацаг барих юм. Мөн эрчимтэй дасгал хөдөлгөөн, калори хязгаарлах зэрэг орно. Ялангуяа мацаг барьж үлдсэглэн байснаар автофаг идэвхжиж хэрэггүй хуучин эсүүдээ өөрөө идэж эхэлдэг. Ингэснээр эс маань шинжлэгдэж залууждаг байна. За тэгвэл сиртуин ямар үүрэгтэй вэ? Энэ нь эсийн удирдагч болон засварчин гэж хэлж болно. Сиртуинууд нь эсийн эрүүл мэнд, бодисын солилцоо болон ДНХ-гийн засвар үйлчлэгийг зохицуулдаг 7 төрлийн уурга юм. Эдгээрийг
ген хамгаалагчид урт наслах ген гэж нэрлэх нь бий. Тэгвэл сиртуин нь хэрхэн ажилладаг вэ? Сиртуинууд нь ажиллахын тулд NAD буюу энгийнээр хэлбэл таны биеийн эс бүрт байдаг цэнэглэгч батарей эсвэл эрчим хүчний зуучлагч гэж хэлж болно. Иймэрхүү коферментийг түлш болгон ашиглаж өгдөг. Хэрэв энэ фермент байхгүй бол сиртуинууд ажиллах боломжгүй байна. За тэгвэл сиртуин нь ямар ач тустай вэ? ДНХ-гийн засварыг хийж өгдөг. Ингэснээр гэмцэн генийг засварлаж мутац үүсгээс сэргийлж чадна. Мөн бодисын солилцоог тогтворжуулж өгдөг. Өөх тосны шаталтыг дэмжиж инсулины мэдрэх чанарыг сайжруулж өгнө. Мөн ихсийн хөгшрөлтийг удаашруулж амьдрах хугацааг уртасгаж өгдөг байна. За тэгвэл сиртуинээ хэрхэн идэвхжүүлэх вэ? Дээр дурдсан NAD буюу таны биеийн эс бүрт байдаг цэнэглэгч батарейг нэмэх хэрэгтэй, мөн мацаг барих дасгал хөдөлгөөн хийж болно. Энэхүү цэвэрлэгээ болон засвар хослон ажиллахад мацаг барих эсвэл дасгал хийх үед биед NAD нэмэгдээж улмаар сиртуинууд идэвхжиж өгнө. Идэвхжсэн сиртуинууд нь автофаг процессыг эхлүүлж таны эсийг дотроос нь шинжилэн засварлаж эхэлдэг байх нэ. За тэгвэл 3 дахь шинэ ойлголтын талаар бодож үзцгээе. Энэ нь хоол бол калори биш, харин мэдээлэл дамжуулагч юм. Хоол хүнс бол зүгээр нэг энерги биш, харин эс рүү илгээж буй мэдээлэл гэж ойлгож болно. Энд бид уролитийн гих бодисын талаар ярих болно. Одоогоор дэлхийн эрдэмтдийн анхаарлыг татаж буй уролитийн нь хөгшрөлтийн эсрэг шинжлэх ухааны салбарт ялангуяа булчингийн болон эсийн нөхөн төлөвчлөлтийн чиглэлээр хамгийн их шуугиан тарьж буй бодисуудын нэг юм. Уролитийн нь таны эзэн хоол хүнсэнд шууд агуулгаддаггүй. Харин анар, гүзээлцгэн, хуших зэрэгт байдаг илагитанин хэмээх полифенолууд хүний эзний ашигтай бактериудын тусламжтайгаар задарч үүсдэг бичил биет юм. Үүний гол үүрэг нь митофагийг идэвхжүүлэх юм. Уролитийн агийн хамгийн гайхалтай чадвар нь энэ митофаг процессыг идэвхжүүлдэг гэдэгт байгаа юм. Митофаг гэдэг нь өмнө дурдсан автофагийн нэг төрөл бөгөөд зөвхөн эсийн эрчим хүчний станц болох митохондрид зориулагдсан цэвэрлэгийг хэлж байгаа юм. Бид хөгшөрөхөд митохондриуд гэмтэж хортой хог хаягдал ялгаруулж эхэлдэг. Энэ нь булчин сулрах, эрчим хүч алдагдах гол шалтгаан болж өгдөг. Уролитийн нь эдгээр хуучирсан станцуудыг устгаж шин залуу митохондри үүсэх боломжийг олгож өгдөг байна. Мөн уролитийн нь автофаг болон сиртуин генийг хоёулангийн зэрэг идэвхжүүлдэг ховор бодис гэж хэлж болно. За тэгвэл уролитийн нь бид ямар ашиг тус үзүүлдэг вэ? Шинжлэх ухааны судалгаагаар дараах үр дүнгууд батлагдсан байна. Булчингийн хүчийг нэмэгдүүлж өгдөг. Нас агсан хүмүүсийн булчингийн үйл ажиллагааг сайжруулж ядралтыг бууруулдаг. Энэ нь тамирчид болон хөдөлгөөний дутагдaltaй хүмүүст маш чухал юм. Мөн өрөвслийн эсрэг байдаг. Бие махбоддох архаг өрөвслийг бууруулж эсийн төвчний хөгшрөлтийг сааруулж өгдөг. Мөн зүрх судасны эрүүл мэндэд сайн. Зүрхний булчингийн эсийн митохондрийг шинжилснээр зүрхний үйл ажиллагааг дэмжиж өгдөг байна. За тэгвэл уролитинийг хэрхэн авч болох вэ? 2 арга байдаг. Эхнийх нь хоол хүнсээр дамжуулан авах юм. Анар, жимсний шүүс, гүзээлцгэн, бөөрөлцгөн, хуших зэргийг тогтмол хэрэглэх хэрэгтэй. Ингэвэл уролитинийг авч чадна. Гэхдээ таны эзэнд шаардлагатай бактери байхгүй бол та хичнээн их анар эзэнж уролитийн үүсэхгүй байх магадaltaй болохоор эзэн дэх ашигтай бактериа нэмэгдүүлэх хэрэгтэй. За 2 дахь арга нь нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх юм. Сүүлийн үед эрдэмтэд уролитинийг шууд капсул хэлбэрээр гарган авч байгаа. Энэ нь эзний бактериас хамааралгүйгээр шууд эсэд нөлөөлдөг давуу талтай юм байна. За тэгвэл 4 дахь ойлголтын талаар одоо бодож үзцгээе. Энэ нь дулаан нойр амьсгалаар митохондрийг нэмэх. Дулаан нойр амьсгал нь митохондри буюу эсийн эрчим хүчний станцын үйл ажиллагааг зохицуулдаг 3 тулгуур хүчин зүйл гэж ойлгож болно. Эдгээр нь митохондрийг хэрхэн идэвхжүүлж хамгаалж цэвэрлэх талаар тус бүрдэн тайлбарлая. За эхнийх нь амьсгалын талаар бодож үзцгээе. Митохондрийн хүчил төрөгчийг ашиглаж бидний эзэн хоолыг эрчим хүч болгон хуургадаг. Үүнийг эсийн амьсгал гэж нэрлэдэг байна. Таны амьсгалаар авч буй хүчил төрөгчийн 90 гаруй хувийг
зөвхөн митохондрийг хэрэгэлдэг. Хүчил төрөгч хангалтгүй бол митохондрийн эрчим хүч үйлдвэрлэж чадахгүй унтарч эхэлдэг байна. Мөн хүчил төрөгч нь митохондрийн доторх электроныг хүлээн авч ус үсгэн гадагшлуулдаг. Энэ процесс нь усан цахилгаан станц шиг ажиллаж эрчим хүчийг үйлдвэрлэж эхэлдэг байна. Бас зөв амьсгаа авах хэрэгтэй. Гүнзгий хамраараа амьсгалах нь цусан дах хүчил төрөгчийн хангамжийг оновчтой болгож митохондригийн үр ашгийг нэмэгдүүлж өгдөг байна. За тэгвэл дулааны талаар бодож үзцгээе. Дулааны өөрчлөлт нь митохондрийг илүү хүчтэй олон тоотой болоход нөлөөлж өгдөг байна. За энд бид халуун хүйтэн орчин болон сэртвийн 3-ын талаар ярих болно. Халуун орчин жишээлбэл саунд суух үед биеийн дулаан нэмэгдэж халууны стрессийн уургууд ялгарч өгдөг байна. Энэ нь гэмтсэн митохондрийг засварлах болон шинээр үсхийг дэмжиж өгдөг. Харин хүйтэн орчин нь биеийг дулаанаа хадгалахын тулд илүү их эрчим хүч зарцуулахад хүргэдэг. Энэ үед митохондриуд өөх тосыг дулаан болгон шатаадаг. Энэ нь митохондригийн тоог нэмэгдүүлж бодисын солилцоог маш хүчтэй идэвхжүүлж өгдөг байна. За тэгвэл сэртвийн 3 ямар үүрэгтэй вэ? Хүйтэн температур нь сэртвийн 3-ыг идэвхжүүлдэг бөгөөд энэ нь митохондригийн үйл ажиллагааг шууд удирддаг гол уурэг болж өгдөг байна. За тэгвэл нойрны талаар бодож үзцгээе. Нойр бол митохондриуд өөрийгөө нөхөн сэргээх цорын ганц хугацаа юм. Биднийг унтаж байхад ялгардаг нойрны даавар болох мелатонин бол маш хүчтэй антиоксидант юм. Тэрээр митохондрийн дотор нэвтэрч өдрийн турш эрчим хүч үйлдвэрлэх явцад үүссэн хог хаягдлыг цэвэрлэж өгдөг. Мөн гүн нойрны үед бие махбод мууцсан митохондруудыг устгаж дахин боловсруулах автофаг процессыг эрчимтэй явуулдаг байна. Харин нойр дутуу унтахгүй байх нь митохондрид хог хаягдал хуримтлагдахад хүргэж улмаар эс өвчих, тарих манантах, ядаргаанд орох шалтгаан болж өгдөг. Тиймээ сайн унтаж амарх нь эс өөрийгөө засварлаж цэвэрлэхэд чухал үүрэгтэй байдаг байна. За тэгвэл хамгийн сүүлийн ойлголтын талаар бодож үзцгээе. Энэ нь хүний харилцаа эсийн эрч хүчийг шууд тодорхойлдог явдал юм. Бусадтай харилцах нь зөвхөн сэтгэл зүйн асуудал биш бөгөөд энэ нь биологийн төвшөнд тэр дундаа митохондригийн үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг. Бусадтай харьцах, тэврэлдэх, инээлдэх үед тархинд окситоцин буюу хайрын даавар ялгардаг. Окситоцин нь митохондригийн доторх оксидатив стрессийг бууруулах замаар тэднийг гэмтлээс хамгаалж өгдөг. Эерэг харилцаа нь митохондригийн эрчим хүч үйлдвэрлэх үйл явцыг илүү тогтвортой, үр ашигтай болгож өгдөг байна. Харин нийгмээс тусгаарлагдах эсвэл бусадтай таагүй харилцаатай байх нь бие махбодод аюул тулгарлаа гэсэн дохио өгч кортизол зэрэг стрессийн дааврыг ихсгэж өгдөг байна. Архаик стресс нь митохондригийн ДНХ-г гэмтээж тэднийг хэлбэрээ алдаж жижигрэхэд хүргэдэг. Энэ нь бие махбодод архаг үрвслийг үүсгэх гол шалтгаан болж өгдөг байна. Тиймээс эрүүл хооллож дасгал хийхтэй адил хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх, бусдад туслах, нийгмийн идэвхтэй байх нь таны эс бүрийг цэнэглэх хамгийн үр дүнтэй арга юм аа. Эрүүл, залуу, эрч хүчтэй амьдрал гэдэг нь илүү их илүү их нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх тухай ойлголт биш юм. Энэ номын хэлж буй хамгийн чухал санаа бол эс бүрийн доторх митохондрийг хамгаалж, цэвэрлэж, идэвхжүүлэх явдал юм. Ус төрөгч эсийг цэвэрлэж, электрон энерги өгч, автофаг болон сертонин эсийг шинжилж, хоол хүнс эсэд мэдээлэл дамжуулж, харин амьсгал, нойр, дулаан, бусадтай харилцах зэрэг нь митохондрийг өдөр бүр цэнэглэж байдаг. Өөрөөр хэлбэл эрүүл мэнд бол гаднаас хайх зүйл биш, харин дотор эсийн төвшөнд эхэлдэг ойлголт юм. Өнөөдрөөс эхлээд эсийнхээ цахилгаан станцыг хасааж, эрч хүчтэй, чанартай амьдралыг өөрөө бүтээцгээе. За энэ хүртэл бичлэгийг маань үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзалтлаа. Түр баяртай.